Сайн байцгаана уу үзэгчдээ. Бүсчилсэн хөгжил хамтын шийдэл гэлцүүлгийн ээлжид дугаараа хөргүүлэхэд бэлэн боллоо. Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгээс орон даяар зохион байгуулж байгаа хилцүүлгийг өнөөдөр Алтан цогц сумын засаг даргын тамгын газартаа хамтран хийхээр бэлэн боллоо. Энэхүү хилцүүлгийг зохион байгуулснаар бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийн олон талд оролцоо хангаж нэгдсэн ойлголтод хүрэх мөн бүсүүдийн хамтын ажиллагааг өрнүүлж орон нутгийн онцлогт нийцсэн бодлогын шийдэл боловсруулах учраас энэ удаагийн хилцүүлэгт сумдын удирдлагууд, хувийн хэвшил, бизнес эрхлэгч, эрдэмтэн судлаач, залуучуудын төлөөллүүдийг оролцуулж сум орон нутгт дахь бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийн талаар харилцан ярилцах болно. Татвар өөрөө төсвийг бүрдүүлэх гол хүчин зүйл. Татварын бодлогын хэрэгжилтийг хангаж ажиллах нь засаг даргын чиг үүрэг. Тийм болохоор танаа сумын малын хөлийн татвар болон бусад сумын малын хөлийн татварууд ялгаатай юу? Сумдын бүтээн байгуулалт малчдын аж амьдралд нь бас ялгаа гарах уу? Манай сумыг товчхондоо танилцуулбал 3084 хүн амтай, 146157 толгой малтай, 800 гаруй өрх байдаг, 4 багтаа, аймгийн төвөөс 45 км одоо зүүн тишгээ тийм зайтай байдаг. За манай сум одоо бус сумуудаас ялгаатай нь бол байгалийн онцлогтой бас тий. Тэгэхээр одоо хүн ам нь бага. Тэрүүнтэй холбоотой малын тоо толгой бас бага. Харин хөрш сумуудтай бол бидний малын тоо толгойн албан татвар бол ерөнхийдөө ойролцоо байдаг. Энэ ялгаатай байдал бол байдаг. Ялгаатай нь бол ерөнхийдөө малын тоо толгойгоор ялгаатай. Энэ манай сум 146,000 мал амт 146,157 толгой малтай бол бусад жишээ ногоонор сум манай сумаас одоо 4-5 дахин их малтай. Тэгэхээр тэр малын тоотлогоо албан татвараас орсон одоо орлогоороо бид малчдын өөртөө зориулж худаг гаргах, худаг засварлах гэх мэтлэн одоо бүтээн байгуулалтын ажлууд хийдэг. Энэ нь бусад сумуудаас ялгаатай нь болохоор саяны одоо малын тоотлогоо бага учраас их малтай сумууд манайхаас бол их одоо хэмжээний худаг гаргаж, худаг засварлах, малчдын өөрт нэргүүлж дахиад одоо эргэлтэнд оруулах гэх мэтлэн зөөлөд бол ялгаатай байдаг. Аж амьдралд нь ч гэсэн одоо жишээ нь бид нар нэг 146,157 малын одоо татвараар юм хийн гэдэг нэгүр тэгээд 900,000 толгой малын тоотлогын татвараар юм хийн гэдэг бас нэгүр байдаг. Тэрүүгээрээ ялгаатай. Бусад ер нь бол малын тоотлогын татвар нь бол ерөнхийдөө ойролцоо. Тэгээс 2000 хүртэлх одоо интервал өгсөн байгаа. Тэрүүгээрээ тогтоодог. Ер нь хөрш сумууд бол тэр тийм байна. За иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Мухаммед хүрэлцэн ирсэн байна. За баруун бүсийг төрөлжсөн эрчим хүчний дээд бүтц бөгөөд үзэсгэлэнт байгалыг түшиглэлсэн аялал жуулчлалыг түшиглэж хөгжүүлнэ гэж бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал дээр тодорхой заагаад өгсөн байдаг. Тэгэхээр Алтан цогц сумын орон нутгийн онцлогт тохируулан аялал жуулчлалыг хөгжүүлэх ямар нөөц болцоо байна? Монгол улсын урт хугацааны алсын гараа 2050 хуулийн бодлого бол баруун аймаг хөдөд өндөр өвлийн экосистем, их нуруудын байгаль, газар зүйн онцлог, олон ясны угсаатны ахуйн соёл, өв боломжлолт шүргсэн аялал жуулчлалыг цогцлол байгуулна гэж заасан байдаг. Манай сумд бол аялал жуулчлалын нөөц болцоо гэвэл Алтан цогц сумд бол байгалийн төсвөлтэй газар маш их байгаа. Жишээлбэл мөнх цаст цамбар гэдэг бол байгаа. Таван бэлчээр гэдэг газар дээр хөрхрөө байгаа. Алтан цогц нуур цогц хэлбэртэй нуур бас байгаа. Тэгт гэдэг газар байгаа. Тэгт гэдэг газар дээр бол хуваалцсан амтны аргал тех
их хэмжээгээр байгаа. Жуулч нь ороод манай нутагт ороод ирлээ гэвэл бид нар энийг телескоп алисбэл дурнаар харуулж болдог жуулчдад. Бүрэгчд байгаа. Бүрэгчд бол манай алтан зөвсийн бүрэгчд бол дэлхийд алдарчсан бүрэгчд байгаа. 5 хүн мэдж байгаа. 13 настай охин Ажилбан гэдэг охин бол Монгол улсыг дэлхийд таниулсан тийм бүрэгч охин байсан. Тэр бол алтан зөвсийн бүрэгч охин. Танаа охин. Бас дээрээс нь ном сум харвагчд бас их байгаа. Манай ном сум харвагчд бол Бурхан сурын харвагаар бол Монгол улсыг хэд удаа төрүүлсэн ийм түүхтэй өв соёлын ийм түүхтэй сум байгаамаа. Алтан цогц суманд аял жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломж байна гэж үзэж байгаа юм байна. За баярлалаа. Төвлөрлийг сааруулахад орон нутгийн хөгжилд орон нутагт боловсон хүчний асуудал маш чухал хүчин зүйл. Тэгэхээр одоо танаа сумын хөгжилд залуучуудын оролцоо хэрвээ? За ер нь аливаа улс орны хөгжлийг хөдөлгөх гол хүч нь залуучууд байдаг. Залуу ажиллах хүч нь оюутан залуучууд гэдэг. Яагаад гэхээр залуучууд дэлхийн хөгжлийн шиг хандлагаа хөл нийцүүлэн алхаж, инновац технологийн хөгжлийг тухайн бүснүүдэд хурдан нэвтрүүлж чаддаг. Ялангуяа шинжилгээ хийх одоо өөр бүс нутагт ямар шин санаа байна. За энийг ингэж хийж болох юм байна шүү. Энэ асуудлыг ингэж шийдсэн байна гэж юм тийм ээ. Тиймэрхүү шин санааг хурдан судлаад эргээд тэр орон нутгад сумдаа тэрийг хурдан нэвтрүүлж чаддаг залуучууд онцлогтой. Тийм болохоор ер нь аливаа нийгмийн харилцаанд залуучуудын оролцоо маш чухал гэж бодож байна. Одоо энэ та өөр залуу хүн байна. Одоо сургууль соёлоо төгсөж ирээд орон нутагт сууршин амьдарч байгаа мó? Одоо ихтэй сургуульд явж байгаа суралцагчид одоо төгсөж ирсний дараа орон нутагт эргэж ирж байгаа хэрвээ? За ер нь миний хувьд сургуулаа төгсөөд Улаанбаатар хотод нэг 8 жил ажиллаад өнгөрсөн жилээс хойш ер нь сумдаа сүрчин ажиллаж байгаа. Ер нь энэ дээр бол хамгийн залуучуудын сонголт хийх хамгийн гол зүйл нь ер нь орчин эрүүл мэнд гэж боддог. Яагаад вэ гэхээр ер нь залуучууд Улаанбаатар хотыг ч юм уу эсвэл төгсөөд шууд Казахстан руу өөр улсууд руу гараа явчихж байгаа шүү дээ ихэнх нь. Тэгээ яагаад ингэж юм гэхээр энэ тэнд нөгөө хөгсөн бүсүүдэд ер нь тэр нөгөө гоё орчин бүрдүүлээд өгсөн байдаг эмх сэхстэй соёлтой хүмүүс нь тийм ээ. Тэр орчинд нь татагдаад ер нь залуучууд тийшээ хөдөлгөөн тийшээ яваад идэм болов би ер нь хувьдаа боддоо шүү дээ. Энийг одоо багасгахын тулд энийг саарамжуулахын тулд ер нь төр засгаас аймаг сум бүс нутаг одоо хот бүгдэнд нь одоо яг тодорхой нэг стандарт тавьж өгөөд тэр стандартын дагуу орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй байх гэж ер нь хувьдаа боддог. Жишээлбэл одоо хотод байгаа тэр нөгөө сургууль цэцэрлэгүүдийн орчин, нэмлэгүүдийн орчин тийм ээ, нийтийн үйлчилгээний талбайнууд бүх орчнуудын одоо аймаг згсэн сумд гэсэн яг тийм адилхан болгоод өгчих боломж байдаг бол одоо жишээлбэл нэг ресторан гэж бодоход рестораны доторх орчин төр найл, амин сэврийн өрөө гэхэд ахуулаад за яг ийм байх хэрэгтэй гэдэг нэг шалгуур тавьж өгөө тийм ээ. Тэгээд тэр шалгуур нь яг аймагтаа ч гэсэн хоттой ч гэсэн сумдаа ч гэсэн яг адилхан байгаад ах юм бол тэр одоо тэр хөгжсөн хотуудад байгаа орчнууд одоо орон нутгад бүрдэх боломж байдаг бол гэсэн үг шүү дээ. Тэгвэл залуучуудын хөдөлгөөн харьцангуй саарах байх гэж бодож байна. Ер нь орчиндоо миний хувьд бол ер нь хөдөө орон нутгийн цалин, өөр боломж, ажлын байрны хүрэлцээ гэдгээсээ илүү ер нь орчин л чухал байх гэж ер нь боддог. Ер нь засгийн газар одоо энэ бодлогыг барьж байгаа таны хэлснээр тэгш хүртээмж, тэгш хөгжил гэдгийг одоо бүх одоо боломжоор хангаж өгөх юм бол бүх одоо залуучууд хот гихгүйгээр орон нутгад сууршин амьдрахад одоо таатай нөхцөл бүрднэ гэж үзэж байгаа. За баярлалаа. Одоо төрийн албан хаагчдын орон нутгад ялангуяа суманд ажиллах нөхцөл байдал нь ямар вэ? Одоо төрийн албан хаагчид суманд ажиллах нөхцлөөр хангагдж байна уу гэдэг талаас нь. Хөдөө орон нутгад
ажиллах боломж бол энэ ер нь бүрдэж байгаа гэж бодож байгаа. Яагаад гэвэл засгийн газраас орон нутагт энэ нэмэгдлийг бас нэмсэн байгаа, цайлын хөлсийн бас нэмсэн байгаа. Тэгээд бас сургууль цэцэрлэгийн багш нарын 3 жилд 1 жил тэтгэмж өгдөг болсон байгаа. Эрүүл мэндийн салбарт 5 жилд 1 удаа тэтгэмж өгдөг болсон байгаа. Хийсийн төлөөлөгч нарт бас тухайн бас юунд нэмэгдэл өгдөг болсон байгаа. Урамшуул. Тийм учраас манай ер нь хөдөө орон нутгад бол ажиллах боломж нь бүрдэж байгаа. Ягаад гэвэл хот суурин газраас бодвол сумын хөдөө орон нутгийн юу бол нэмэгдэл бас шал өөр. Манайхан бас орон нутгийн нэмэгдэл бас аймагаас илүү нэмэгдэл авдаг. Тийм учраас бол ер нь хөдөө орон нутгад ажиллах тэр сайлын юуны бол байхгүй ер нь аймагаас илүү сайлан авах гэдэг чинь бас нэг 3 жилд нэг удаа тэтгэмж авах, 5 жилд тэтгэмж авах гэдэг чинь бас хүний хэрэгцээнд бас боломж шүү дээ. Тэнд бас ямар нэгэн байр төрүүлэх юм бол тэнд очоод хашаа байшин барих юм бол 5 жилд нэг удаа тэтгэмж олгож байгаа нь бол ажилчдын аж амьдралд бол хамаагүй өөр дагавар нийсэж байгаа гэж бодож байгаа бид. Тэгээд нэг ганц сул тал нь бол энэ төрийн захиргааны шаардлага өндөр болчихсон. Гэтэ сая нэг Мухаммедийн хэлж байгаа шиг залуу хүмүүс бол ер нь хот суурин газар явж байгаа шүү дээ. Энэ хүмүүс бол манай суманд бол боловсон гэж жоохон тутам өг. Энэ хүмүүс шалалтан тэнцэд аймагаас дэвд тэнцэд очлаа гэхэд суманд очоод 6 сар ажиллаад орон нутгийн хүн биш учраас буцаад нөгөө ажлын байр гарсан газар явчихдаг байхгүй юу. Ганц сул талын дээр. Буцаад сургууль цэцэрлэг юун дээр бол тогтвортой сурчлт юунда ажиллаж байгаа манай даалгавар багш нар бол ийм л яатай ганцхан төрийн захиргааны шаардлага өндрүүлчихсэн. Тэрнэрээ жоохон хүмүүсийн шаардлага хангахгүй, шалалтнаа тэнцэхгүй. Тэгээд тэнцсэн хүмүүс бол аймагаас бол хаанаас хотоос ч бол томилждаг. Тэр хүн нэрэл 6 сар ажиллаад тэгээд буцаад орондоо гангуудаа босоо явчихад тэгээд нэг төрийн захиргааны сул орондоо жоохон их гардаг тал бий. Бус тал дээр бол ер нь тогтворт ажиллаж байгаа ажилчид бол. Ер нь төрийн албаны зарчим өөрөө төрийн албад тогтвортой мэрэгшсэн байх гэдэг зарчимтай шүү дээ. Тэр утгаар нүдэ төрийн захиргааны албаагч шаардлагын дагуу тусгай шаардлагыг хангасан одоо яг тэр суманда бодлогыг хэрэгжүүлэх төвчний одоо боловсон хүчнийг шалгаруулж авах нь одоо энэ төрийн албаны өөрийн одоо зарчим. Тэр утгаар нь одоо төрийн албаагчдын төрийн албанд анх орохдоо төрийн албаны сонгон шалгаруулалт явуулах зарчим үүнтэй холбоотой. Тийм учраас одоо танаас суманд одоо яг төрийн захиргаанд ажиллаж байгаа хүмүүст нь тогтвор суурьшилтай юу? Төрийн захиргааны багш саяны таны хэлж байгаагаар ер нь хуучин ажиллаж байгаа хүмүүс ажиллаж байгаа. Гэхдээ шинээр ажлын байр бий болно шүү дээ. Тэрэн дээр нь жоохон тогтвор муутай байхгүй. Тэр нэг шаардлага хангахгүй. Тэрэн дээр нь юу даа түүнээс биш боловсон хүчний тутамг талтай. Манай сум бол тийм учраас түүнээс биш яг ороод ажиллаж байгаа хүмүүс бол тогтвор суурьшилтай тэнд амьдраад ажиллаад явж байгаа. Ажлаас гараад энд хөдөлсөн хөдөлгөөн байхгүй. Зүгээр нэг төр зүрийн тим нэг шаардлага хангахгүй тэрний оронд ирсэн хүмүүс л нэг хөдөлгөөнтэй байдаг байхгүй. Энэ жишээ шилжсэн. Түүнээс биш ажиллаж байгаа хүмүүс нь бол тогтвортой тэнд бол амьдраад ажиллаж байгаа. Бүсчилсэн хөгжлийн гол зарчим нь хувийн хөвшилтэй хамтран одоо хувийн хөвшилгүйгээр хөгжихгүй гэдэг байгаа шүү дээ. Тэр утгаар нь одоо хувийн хөвшил иргэд төрийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаанд ямар бэрхшээл тулгуурдаг вэ гэж үзэж байна да. Малчтын шинэ хоршоо хөдөлгөөн гэж байгуулагдсан. Тэгээ малчтын шинэ хоршоо хөдөлгөөний дагуу би малчны тийм аршир илдэх тийм үйлдвэрийг цехийг одоо Баян Улгийн аймагтаа нээж ажилуулж байгаа. Арширны нь бол одоо ямар ч үнэгүй хог дээр хаягдж байгаа шүү дээ. Тэгээ хог дээр хаягдж байгаа тэр зүйлийг ингэж авч эд болгож ингэж хийж байгаа их баяртай байдаг. Хамгийн тулгамдж байгаа асуудал бол ерөөсөө энэ хоршоо гэдэг юмыг нээхэд хөдөөний малчид бид нэрэндээ энийг нээхэд хамгийн түрүүнээр нь сургалт ямар нэгэн юун тал дээр л ерөөсөө дутмаг байд юм байна л да. Бид нарт тулгамдж байгаа хамгийн гол асуудал тэр анхны судалгаа л хэрэгтэй байсан юм байна л да. Тэгээд одоо яг бид нэ тэн дээр маш жоохон бэрхшээлтэй байгаа. Цаашдаа ингээд энэ хоршоо ч юм уу ямар нэгэн хувийн хөвшлийг бол ер нь сургалтанд хамруулж туршлах, солилцуулах, чадвархжуулах тэгээд зааж зэвлэх одоо та ингэж хөтлөн шүү, ийм юм хийх хэрэгтэй шүү, ингэж хамтарч ажилдсан юм шүү гэснээр нь мэдээлэл тал дээр их дутагдaltaй байгаа.
тэр тал дээр туслаад тэгээд дэмжиж туслаад орон нутгаас ч бай энэ аймаг орон нутгаас дээрээс бол зөндөө их шийдвэр гарч зөндөө их хөтөлбөрүүд зохион байгуулагдаж байгаа шүү дээ. Дээрээ хийж байгаа зүйл доороо дунд шатандаа ирээд бас нэг сайн ажиллахгүй л байна гэж би бодож байна. Тэгээд одоо цаашдаа бас энэ шинэ гарч байгаа юм чинь цаашдаа улам их идэвхжиж ингэж ажиллаж олон зүйл дээр ингэж бүсчилж хөгжлөн юу яаж ажиллах байхаа. Тэгээд миний хувьд тулгарч байгаа зүйл тэр л байна. Та өөрөө хоршоо эрхлэгч гэж байна тий. Тэгэхээр одоо таны одоо хоршиж ажилласнараа таны өрхөд ямар нэгэн одоо өөрчлөлт гарсан уу, орлого нь нэмэгдэж байна уу? Ер нь хоршиж ажиллах нь таны цаашдын амьдралд ямар одоо сайн тал байна гэж үзэж байна. Бид ингэж хоршиж ажиллана гэхээс бид нар 9 малчин нийлээд нэг хоршоо байгуулсан. Тэгээд одоо бүгдээрээ тэгээд хоршоод ажиллаж л байна. Гэхдээ ер нь арсыг одоо зөвхөн аймгийнхаа хэмжээнд хэлэхэд арсыг одоо дээрээс чанарын шаардлага хангасан арсыг хүмүүс нийлүүлж чадахгүй байна. Ямар нэгэн айл нэг хэрэгцээтэй газар дээр нуранхаа цоорхоо гаргах, хадгалалтанд цуснд идүүлэх, наранд цохиулах гэх зэрэг тийм чанарын шаардлага хангаагүйгээс болж маш их олон тооны арсыг авахгүй хайцах тийм юу гарч байгаа. Энэ цаашдаа бид бол хувийн хвшлэлээр энэ мах эдлгааны газруудаа гэрээ хийж байгаа. Бид нарт одоо чанарын шаардлага хангасан арс бэлдэж өгөөрэй. Түүхийд аваад тэгээд цаашдаа улам хөгжих байлгүй дээ. Тэр бидний амьдралд нийлүүлж байгаа яг. 2-3 хүнийг ажлын байртаа болгож байгаа. Өрхийн орлогын гишүүд маань ч гэсэн бас тий хөдөөнөөс өөрсдийнхөө арсаа авчираад өгөөд ингээд дэлдүүлээд зөвхөн Баян Илгийн аймаг биш энэ баруун бүсд Баян Илгийн ховд Өвсөн аймагт энэ арсны цех арс боловсруулах тийм үү ганц л манад л байд юм байна. Энэ бусад газруудад бодвол нээгдсэн мөртлөө ажиллуулж чадахгүй хаагасан тийм тохиолдлууд гарсан юм байна. Би одоо Өвсөн аймагаас, Ховд аймагаас, бүр Ховд аймгийн цэцэг сумаас тэр байтугай би бүр сайн шандаас хүртэл арсны захиалга аваад би нийлүүлсэн. Дархан хотод гадаадуур гаргадаг Якут юунаар гаргадаг юунд хүртэл би арс нийлүүлж байгаа. Тэгээд захиалга их байна. Хамгийн гол юун дээр ер нь болохгүй байна вэ бид нар энэ эдийн засаг тийм ээ нэг цөөхөн гарсан чинь бидний нөгөө авсан тоног төхөөрөмж маань ер нь анхны судалгаагаа буруу хийгээд нөгөө бид нар чинь нөгөө малчны хотноос гарч малчил юм чинь нөгөө тэрийг ер нь жоохон хүчин чадал сайтайг нь л авахаас юм. Манай төхөөрөмжөд бол арай л хүчин чадал нь бага болоод энэ цаашдаа бас орон нутгаас энэ тал дээр энэ хөдөлмөр хамгааллын газраас ч гэсэн энэ хүнийг дэмжмээр байна гэдэг дэмжиж өгвөл баярлуулжтай л байна. Тэгээд ямар ч бас өөрийнхөө хэмжээнд тоног төхөөрөмж маань хүчин чадал бага ч гэсэн өөрийнхөө хэмжээнд хийгээд гаргаад ард түмний хүндэтгэлийг хүлээгээд ангийн арс, хонь ямааны арс, өхрийн ширэг элдэж гаргаж байгаа. Ганцхан нэмж боловсон хүчин авъя гэхээр би жоохон одоо бас одоогийн залуучууд гэж хэлвэл арай болох байх. Ер нь хүмүүс жоохон залах уу? Ер нь энэ ажлыг хийн гэхэд нэг өдөр ажиллаад 2 өдөр ажиллаад цалингаа голоод бид бол яг зах зээлтэй хөл нийлүүлж өнөөдөр маргааштай тийм их өндөр хэмжээний цалин өгөх боломж байхгүй. Нөгөө хоршооныхаа гишүүдэд авчирж ажилуулах бас боломж байхгүй. Ягаад гэвэл одоо малаа малж байгаа хүн чинь гэртээ 2 хүн байдаг нэг айлд. Угаасаа тийм биш дээ. Одоо гэдэний малчин чинь хүүхдүүд нь сургуульд явцсан, томчууд нь сургуульдаа явцсан, хүүхдүүд нь тустаагаар явцсан. Ер нь хөдөөний малчтын амьдрал одоо энэ цаашдаа ер нь хэцүү болж байгаа. Мал маллах сонирхолтой хүн буурч байгаа. Хоршооныхаа хүмүүсийг авчираад ажилуулна гэхээр малаа маллах хүн байхгүй. Зөвхөн одоо өвгөн бит хоёр нэг хүйттэйгээ гуруулахнаа ажилуулж байгаа. Ганц нэг хүнийг цагийн ажиллаараа аваад ажилуулад ямар ч байсан залгуулж л байна. Хүчин чадал нь бага болохоор нэг их олон хүн ажилуулах тийм боломж байхгүй болчихлоо яах вэ? Та одоо энэ боловсруулсан бүтээгдэхүүнүүдээ хаана нийлүүлэх вэ? Боловсруулсан би голцоо одоо би нэг том хэмжээний юм биш л дээ минийх нэг жижиг хэмжээний өдөртөө нэг 15-аас 20 нас гаргах тийм л юм л да. Том хэмжээний анхны судалгаагаа орон цаашдаа энэ арсны чиглэлээр ч энэ хоршоо байгуулах тийм жижиг дунд үйлдвэр байгуулах нь энэ судалгаагаа сайн хиймээр юм байна.
Тийм ээ, энэ ер нь цаашдаа би тэгж ажилламаар юм байна. Ер нь энийг ингэ жоохон Төлөвлөгөөгөө сайн боловсруул. төлөвлөгөөгөө сайн боловсруул. Шууд дээрээс хоршоогийнхаар мөнгө аваад шууд ингээд өөрийнхөө нөгөө элддэг астаагаа ижил бодоод энэ нь ер нь цааш мэдээлэл дутуугаас л болсон байхаа гэж бодож байна. Тэгээд цаашдаа ер нь хөгжих байлгүй дээ л гэж бодож байна. Энэ хүүхдүүдэд уламжлуулаад ажиллах тийм сонирхолтой байна. За баярлалаа. Бигжана хийхээ компани одоо олон жил одоо хувийн хвшлээ эрхэлсэн, өөрийн гэсэн гар хөл олсон одоо тийм хэмжээний одоо хувийн хвшил гэж сонсдог би. Тэгэхээр танаа одоо энэ үйл ажиллагаа хэрхэн явж байна гэдэг талаас нь та өөрийнхөө тэр одоо эрхэлж байгаа бизнесийн талаар санал бодлоо. За манай компани 2010 оноос газар тариалан чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Мэдээж компани байгуулах амархан, гэхдээ үйл ажиллагаа явуулах нь хүнд. За манайх анх бол мэдээж хувийн хвшлийн бизнесийн орчныг сайжруулахад хамгийн гол хүчин зүйл бол хөрөнгө. Бид одоо 15 дахь жилдээ явж байгаа боловч одоо хүртэл банкны өндөр хүүтэй зээлээр ер нь ажиллаа хийгээд явж байгаа. Нэг үгээр хэлбэл нэг урд хормойгоор хойд хормойгоо нөхөд гэдэг лүү. Яг тийм л чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. За ийм учраас ерөөсөө сая манай хоршооны төлөөлөл маань бас хэлээ. Ер нь хуваарай хөдөлмөр эрхлэгч жижиг зүүн үйлдвэр эрхлэгчдэд хамгийн гол тулгамдсан асуудал бол хөрөнгийн асуудал байгаамаа. За энэ хөрөнгийн асуудал дээр төр маань орон нутаг маань бодлогоороо дэмжиж урт хугацааны бага хүүтэй зээлэр ер нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжиж ажиллавал илүү боломжтой гэж үзэж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаард ерөөсөө манайх одоо яг манай өөрийнхөө жишээн дээр тогтож ярих юм бол манайх часарганы чиглэлээр аж ахуй эрхэлдэг. За часарганы аж ахуйгаа эрхлээд 15 дахь жилдээ явж байгаа мөртлөө ерөөсөө өвлийн улиралд нэг борлуулалтан дээрээ ирээд гацдаг байхгүй юу? Ерөөсөө ямар ч чанарын шаардлага хангахгүй, гарал үүсэл нь тодорхойгүй, хаанаас ирсэн мэддэггүй, эрүүл мэндэд маш хортой часарганы ерөөсөө оруулж ирдэг. Энийг бас төр ерөөсөө бодлогоороо дэмжиж, ерөөсөө хил гайлаар ч юм уу те, ерөөсөө чанаргүй эрүүл ахуйн шаардлага хангахгүй хүнс ер нь оруулахыг бодлогоор ерөөсөө хоригдлох юм бол бас бидэнд борлуулалтан дээр ачаал бас үүсэхгүй гэж бодож байгаа. Энэ бол нэгдүгээр чанаргүй жимс оруулж байгаа нь бидний нэг хуваарай хөдөлмөр эрхлэгчний борлуулалт нь нөлөөлж байгаа бол нөгөө талаараа ард иргэдийг бас хордуулж байгаа. Эрүүл бус хүнсээр, аюулгүй хүнсээр хангаж аваад энэ бол улс орны аюулгүй хүнсний аюулгүй байдал бас маш ихээр нөлөөлж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр ерөөсөө хувийн хвшлийн бизнесийн орчныг сайжруулахад ерөөсөө төрөөс урт хугацааны бага хүүтэй зээлэр тэгээд бодлогоороо хангаад өгвөл илүү боломжтой гэж үзэж байгаа. Одоо манад тав хүмүүс мэдэх бах дээр үед бидний хэлдгээр нэг социализмын үед Алтан цогц Баяннуур сумын газар тариалангийн чиглэлээр хөгжүүлээд тэгээд төмс хүнсний ногоогоо аймгийн бүх хэрэгцээгээ хангаад тэгээд дотоод аймгийнхаа бүх хэрэгцээгээ хангаад манай Оросын холбооны улсын Косогош мужийг бас мужид бас районд бас экспортлдог байсан шүү дээ. Тэгэхээр ерөөсөө төр бодлогоороо дэмжиж явах юм бол манай сум манай бүс яг энэ бүсчилсэн бодлого бол яалтчгүй хэрэгтэй байхгүй. Ерөөсөө манай аймаг сум бол тархаа бутархаа. Тэгэхээр бид нэр бүсчилж байж энэ юунаас гарна. Тэгэхээр энэ бүсчилжийн хөгжлийн бодлогын хүрээнд ерөөсөө сум орон нутгаа бас бүсчилжийн хэмжээнд авч үзээд ерөөсөө бодлогоо зөв баримтлаад явах юм бол манайх ерөөсөө хувийн хвшлийн хүрээнд ерөөсөө аймгийнхаа хэрэгцээгээ өөрийнхөө хүрээндээ жимсгэн төмс хүнсний ногоор хангах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Үйл ажиллагаа зөвхөн чацарганы чиглэлээр төмс өөр төрлийн одоо ногоо төлдөг. Манайх часарган байгаа, төмс хүнсний ногоо бүгд байгаа. Тэгэд манайх бүр олон га хүртэл төмсөд тариалж байсан. Гэхдээ нэг борлуулалтан дээр ирээд гацдаг байхгүй юу? Сая би хэллээ те. Ерөөсөө нэгдүгээр борлуулалтан дээр гацдаг, хоёрдугаар нөгөө хадгалтан дээр бас
хэцүү тий. Өвөлжингөө нөгөө төмс хүнсний ногоо хадгалаад тэгэд хавар тариалах гэхээр зарах гэхээр нөгөө өвөлжингөө хадгалсан төмс хүнсний ногоо нөгөө хүнсний зөөрний хүний цалин хөлс бусууд зардлуудыг даахгүй 3 4 5 6 сар гэд баахан нөгөө бас л нөгөө чанаргүй төмс хүнсний ногоо оруулж ирээд манай төмс хүнсний ногоог үнийн бас буулгачихдаг байхгүй. Тэгэхээр энэ бас бид нарыг нөгөө эрсдэлд унгаадаг. Ерөөсө манай хувийн хвшлийн бас нэг юу нь ерөөсө тухайн жилдээ олсон орлогоороо ерөөсө хуримтлал хийж чадахгүй. Зөвхөн олсон орлогоороо дараа жилийн газар тариалангийн нөгөө ажлаа зохион байгуулдаг, ажилтны хөлсөө тэрэн дээрээс авдаг. Тэгээд нөгөө бензин шатхуунаа бас нөгөө олсон орлогоороо авдаг. Тэгэхээр ерөөсөө бизнесийн орчин бүрдэхгүй байгаа байхгүй юу? Хэрвээ урт хугацааны бага хүүтэй зээл олгоод эхний 2 жил чимээ 3 жил нөгөө үндсэн зээлээ чөлөөлөд явчихвал бизнесийн орчин бүрдэх бүрэн боломжтой. Тэгэхээр төр засаг маань орон нутг маань энэ дээр анхаарч ажиллаад ядаж аймгийн хэмжээнд орон нутгийн хэмжээнд тусгайлсан бодлого төсөлбөр хэрэгжүүлээд энэ салбараар жишээ манай газар тариалан гэхэд газар тариалангийн салбарт ямар бодлого чухал өөр салбарт ямар бодлого чухал гэдэг дээр төвлөрч ажиллаад тухайн орон нутгийн онцлог тохирсон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явчвал жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд илүү боломжтой гэж үзэж байгаа. Бүс орон нутгийн гамшигын бэлэн байдлыг хангаж ажиллах бас засаг даргын чиглэл. Тэгэхээр одоо танаас сум гамшигын бэлэн байдлаа хангаж ажиллаж чадаж байна уу? За гамшигын бэлэн байдал бол ерөнхийдөө хангаж ажиллаж байгаа. Гэхдээ бас дутмаг тал байгаа. Манайд бол техник хэрэгсэл дутуу. Манай сумын 4 багийн баг 3 багийн ард иргэд ховдгоол дагуу өвөлждөг, хаварждаг, намарждаг. Тэгэхээр энэ ховдгоол дагуу байгаа айлуудад бол байгалийн гамшиг одоо үерийн, шар усны, тэгээд галын одоо гол дагуу байгаа юм чи мэдээж ой модтой тийм гамшигуд тохиолддог. Жишээ нь гэхэд саяхан одоо манай сумд бас өвөлдөө шар усны гамшиг болсон байгалийн гамшиг. Энэ маань баг одоо 4-р багийн болон 1-р багийн хэд хэдэн айлуудын одоо малын бэлчээр хашаа ороод н орж ингээд шар ус авлаа. Түүний дагуу бид нар одоо төсөвт суулгасан мөнгө төгрөгөөрөө ковш түрээсэлж, экскаватор түрээсэлж одоо далан босгож баг 964 м газарт ховдгоол дагуу далан босголоо. Аймгийн онцгой комиссд бас танилцуулан мөсөн дээр 2 газарт тэлсгээ хийлээ. Тэгжээч одоо тэр маань арай гэж одоо намдаж тэр айлуудын одоо малын болон хүний амын аюулгүй байдлыг ингээд хангаж ажиллаа. Тэгэхээр манай сумд бол хамгийн хэрэгтэй юм нь бид нар хуваарлсан мөнгө төгрөгөө техник хэрэгсэл байхгүй юм чинь тэр одоо техник хэрэгсэл түрээслээд тэрүүн дээр явчихж байна. Хэрвээ манай сумд бид нарт өөр одоо техник хэрэгсэл байсан бол зөвхөн түрээсийн мөнгө биш. Зөвхөн нөгөө шатхууны үнээр л ажилуулад тэр түрээс төгсөн мөнгө маань одоо манай сумын өөрийн одоо орлого болж ард иргэдэд болон одоо сумдаа бүтээн байгуулалт хийхэд бол энэ мөнгө төгрөг үлдэх байгаа. Тэгэхээр одоо бид нар санхүүгийн талаас бол хангаж ажиллаж байгаа. Харин техник хэрэгсэл одоо дутмаг. Цаашдаа бол энийг бол бас зохих шатны одоо удирдлагуудад байгууллагуудад танилцуулж байгаа. Манай сум нь онцлог нь бол нүүдлийн сум, тэгээч одоо бусад сумаас онцлог нь гол дагуу одоо Алтан зүгц, Буугат, Ногоо нуур, Баян нуур мэтлэн сумууд одоо энэ гол дагуу байгаа шүү дээ. Тэгэхээр бидэнд хамгийн хэрэгтэй юм нь бол техник л байна. Техникийг хангаж бол бид нэр гамшигын бэлэн байдлаа одоо хангах бүрэн боломжтой. Өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлчин энэ жилдээ бол өвс тэжээлийн нөөцөө бүр 15 тонноор илүү одоо бүрдүүлсэн байгаа. Тэгэхээр одоо техник хэрэгсэл бол гамшигын бэлэн байдал бол ер нь болж байгаа.
танаас сум нь одоо байгалийн одоо нөхцлөөрөө танаа суманд одоо яг малын тийжэл тариалах боломжтой гэж үздэг шүү дээ. Одоо дээр үед бол бүр малын тийжэл тариалж байсан одоо ийм газар одоо ийм талбайтай байсан. Тэрний талаар одоо та. Бид нар бол ерөнхийдөө манай сум бол хөдөөжгүй тал руугаа одоо чиглэсэн сум. Хүнсний ногоо тэгээ газар тариалан одоо тэгээд сүү цагаан эдээ боловсруулах гэх мэтлэн одоо дандаа одоо манай сумын ард иргэд голсоо хөдөөжхийн талаараа ажилладаг. Биднэрт бол тижэл одоо бүрдүүлэх тэгж тэднийг ургуулах бүрэн боломжтой. Бүсчлэн хөгжлийн хүрээнд манай одоо газар тариалангийн хэмжээгээр дэмжиж ажиллавал манай сум аймаг одоо манай сумын хөрш сумуудыг тижээлээр хангах бүрэн боломжтой юм байгаамаа. Техник хэрэгсэлж бид нарт ирж байгаа бас тэр шинэ хөдөө төсөл хэрэгжиж байгаа одоо цаашаага бас дэмжиж ажиллавал сайн одоо бидний тижээл бусад газар тариалангийн асуудлаар бол бид нар хөрш сумуудаа хангаж аймгийн хэмжээнд хангах бүрэн боломж байгаа. Төр хувийн хөвчлийн түншлэлийг яаж хөгжүүлж байна танаас сум? Аялал жуулчлалын бааз барих зорилттой 6 газрыг 2021 онд хэвлэл шунхлаа баталж 2022 онд Аз жарганы хөгжмөд нэргэдэд бишүүлсэн байгаа. Сая застараа бас хэлээ 2024 оны нөгөө сумын орнод хөгжүүл сан хуваалцахтаа тэгээд нөгөө аялал жуулчлалт татах зорилгоор өргөдлийн талбай шийдсэн байгаа. Тэгээд Монгол өргөдлийн сан хөгжлийг шийдсэн байгаа. Энэ жилээс тэгээ 2025 онд ус хүртэл тэр өргөдлийн талбай маань ашиглалтанд орноо. Дээрээс нь цаашд бол хувийн хөвчлийг бодлогоор дэмжиж ажиллах болно. Харьяалах, нутгууд дэвсгэр аялал жуулчлалын арга хэмжээг зохион байгуулах, орон нутгаас сурчлах, сумын соёл спорт, олон нийтийн үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах болно. Бүсчилсэн хөгжлийн бодлого бол орон нутагт бизнес эрхлэгчдийг дэмжих таатай орчныг бүрдүүлэх гэж ийм зарчим зорилгыг дэвшүүлж байгаа. Тэгэхээр орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн төсөл хөтөлбөр эсвэл бодлогыг хэрэгждэг үү? За энэ чиглэлээр хараахан орон нутагт төсөл хөтөлбөр хэрэгжээгүй байгаа гэж би миний хувьдаа бодож байгаа. За үндэсний хэмжээний хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Гэхдээ орон нутгийн хөрсөнд ерөөсө буухгүй байгаа гэж бодож байгаа. За орон нутгийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаад төсөл хөтөлбөрөд хэрэгжүүлээд явчвал илүү ач холбогдолтой боломжтой болов уу гэж боддог. За төрийн байгууллагуудаас төсөл хөтөлбөрүүд мэдээж хэрэгжиж байгаа. Гэхдээ энэ бол өрхийн хэмжээний маш бага санхүүжилттэй байдаг. Энэ бол хувийн хвшлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид бол тэгвэл дээрээ босход нь хийх ач холбогдол өгдөг. Яагаад гэвэл 10 сая хүртэл 5 сая хүртэл гэх мэт хөдөлмөр эрхлэлт дэмжих сангаас төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг. За мөн аймгийн хүнс хөдөө аж ахуйн газраас жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих сангаас бас төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Энэ бас маш бага. Жишээ нь хэлэхэд 2025 онд манай аймгийн хэмжээний жижиг дунд үйлдвэрлэх дэмжих сангаас бол дөнгөж 300 сая төгрөгийн зээл олгохоор ингэж төсөл сая зарлагдаад явсан. Энэ бол нэг аймгийн хэмжээнд 300 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэх нь бол мэдээж маш тутмаг гэсэн үг. 300 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр сумын шалгуулт явагдаад сая дууслаа. Аймгийн хэмжээнд шүү манай аймгийн хэмжээнд. Тэгэхээр 300 сая жижиг дунд үйлдвэр дэмжих сангаас зарлагдаад сая нэг төслөө аваад дуусаад одоо сонгон шалгалтын хэмжээнд явж байгаа байхгүй. Тэгэхээр 300 сая төгрөг гэхэд одоо жишээ ярихад нэг зах дээр 8 хийж байгаа нэг худалдаач 8-ачны өдөртөө орлого байхгүй 300 сая. Тэгэхээр ийм бага төсөл хөтөлбөрөөр ерөөсөө бизнесийн очин хязгаарч сайжирдаг. Ерөөсөө урт хугацааны маш их хэмжээний
зээл олгож байж л жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хөл дээрээ босдог байхгүй юу? Хөл дээрээ босоод ирээд бизнесийн орчин сайжирдаг. Сая манай хоршооны төлөөлөл бас хэллээ. Ерөөсөө урт хугацааны их хэмжээний зээл эсвэл тоног төхөөрөмж бас болох байхгүй юу? Тэ. Сайн нөгөө түүхийд боловсруулахад тоног төхөөрөмжний зээл олгоод за яг хөө эхний 3 жилдээ зөвхөн хүүгээ төлөөд тэгээд 3 жилийн дараа мэдээж энэ үйлдвэрлэл маань хөл дээрээ боссон шүү дээ. Хөл дээрээ босдны дараа л нөгөө хүнээс үндсэн зээлээ аваад эхэлбэл ерөөсөө одоо хувийн хөвшлүүд голдуу бизнесийн орчноо сайжруулах бус ерөөсөө банкны хүүний дарамтанд ороод л явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр илүү бодлогоо баримтлаад явчихвал хувийн хөвшлийн бизнесийн орчин сайжрах бүрэн боломжтой гэж ирнэ үзэж байгаа. Мэдээж одоо тойр хувийн хөвшил хоорондоо харилцан уялдаатай ажиллах хэрэгтэй гэдгийг одоо төр баримталж байгаа шүү дээ. Төр хувийн хөвшлийн түншил. Тэгэхээр одоо энэ асуудал дээр таны одоо саяны хоршоог дэмжихэд одоо таны одоо яг хоршоог дэмжих танаас сумаас танд одоо дэмжлэг тусалцаа үзүүлсэн үү гэдэг талаас нь. Одоогоор ямар нэгэн тийм юмд үзүүлж барьж юу яагаагүй байгаа. Цаашдаа бас дэмжих болов гэсэн гордлоготой л байгаа. Бид бол одоо нөгөө зээл авсан шүү дээ. Одоо нөгөө хоршооны зээл аваад би 6 сарын дараагаас эхлээд одоо төлж эхэлж байгаа шүү дээ. Ийм юм чи яаж хөгжих вэ? Зээл аваад дор хаяад 1 жил 2 жилийн дараа төлөвлөж эхэлсэн бол арай нэг өөр. Дөнгөж орлогоо олоод баг олоогүй шахуу хөгжиж нөгөө хэрэгцээтэй зүйлээ авч дуусаагүй байхад зээл маань эхэлсэн байхгүй. Тийм болохоор бид нар чи юугаараа баг бид өвгөн тоор хоёулаа тэтгэврт байдаг л да. Би одоо тэтгэвртээ гараад энэ ажлыг хийж байгаа. Тэтгэвртээ гараагүй бол хийж чадахгүй л байсан. Угаасаа малчин хүн өөрөө чөлөөсчж жижиг дунд үйлдвэр эрхлэхээс биш малынхаа хажуугаар үйлдвэрлэл эрхлэн гэж хязгаарч байхгүй. Би 34 жил маллаад тэгээд өндөр насныхаа тэтгэврт гарчаад тэгээд одоо энэ өөрөө дандаа гараар хийдэг байсан. Одоо гараар хийжсэнээс энэ хоршоо гэдэг юмар ингэж техникаар хийвэл яах вэ? Энэ уламжлагдаж ирсэн Монгол уламжлалт аргаараа хийвэл яасан юм гэдэг ингээ хийгээд тэгээд үйлдвэрийн аргыг технологи хоршоо зэмжигчдийн зээлд хамрагдсан байна тий. Хамрагдсан. Энэ одоо иргэн төлөвлөлт нөхцөлтэй гэдгийг та ойлгож байгаа тий. Ойлгож байгаа. Тэр чинь юу яасан шүү дээ. Хоршооны зээлийн хоршоо байгуулах нь амархан байсан. Газрын юм уугаар яг банкн дээр очихоор ирээсээ баг намайг бараг барьцаан тавихтаа төхөөл авсан шүү дээ. Бид нэр одоо яг үннийг хэлэхэд юм. Гэр дотор байгаа бүх зүйлээ тавьж аж арай гэж шахуу авсан. Одоо тийм учраас энэ банкны юу нээр чанга байж мэл бид манай хоршоонд бол бид нэр 5 төрлийн төсөл бичээд өгсөлдөө 5-аас ганцхан л би өөрөө авсан. Тэгээд хамгийн гол юм нь эдийн засгийн юунаас болж цаашаа ирнэ хөгжих асуудал хэцүүдэх байхаа юм. Санхүүжилт сайтай бодвол хөгжөө явуучих байх. Банкны зээлийн хөндлөх хэцүү болох юм шиг байна. Хөдөө орон нутгийн залуусын оролцоог хангахад хамгийн түрүүнд юунд анхаарах вэ гэж та харж байна? Ер нь бол хамгийн түрүүнд боловсрал байх гэж би хувьдаа бодож байна. Яагаад вэ гэхээр залуучуудын нийгэм улс төрийн боловсролыг хүмүүжлийг дээшлүүлэх ёстой. Сайн манай хувийн хөвшлийн төлөөлөлд ярьж штэ. Манай ард түмэнд одоо эх оронч байдал байхгүй одоо одооны үйлдвэрлэлүүдэд дэмжихгүй байна гэж ярьж штэ. Энэ бол хамгийн гол юм тэр нэг улс төрийн нийгэм улс төрийн боловсрол тутамг гэсэн үг штэ. Ард түмний нийгэм улс төрийн боловсрол тутамг байдал эндээсээ болоод энэ залуучууд ер нь ард түмэн энэ дотоодын улс орн эх оронч гэсэн эх оронч зам байхгүй эх орно гэсэн юм ер нь дэмжихгүй байгаад байгаа шалтгаан юм баггүй. Тэгээ хамгийн гол юм нь залуучуудын нийгэм улс төрийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Энийг бол залуучуудын байгууллагуудын хийх ажил л да. Одоо хараахан одоохондоо байгаа Монголд байгаа залуучуудын төрөмс байгууллагууд энийг хийхгүй л байна л да. Энэ яагаад гэхээр энэ улс төрийн намуудын дэмжлэг санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг. Эргээд тэр улс төрийн намуудын засгийн эрхээ авахын төлөө ажиллах гол аппарат нь болчиход байгаа шүү дээ. Миний хувьд бол
хамгийн гол юм нь тэр залуучуудын байгууллагуудыг одоо төрөөс орон тооны болгох ч юм уу тийм ээ. Төрөөс салингаа аваад ажилдаг орон тооны ямар ч тэр улс төрийн намуудаас хараад ангид болгочих юм бол энэ залуучуудын боловс улс төрийн нийгэм улс төрийн боловсрол хүмүүжил дээшлэх юм болов уу гэж ер нь ховдоо боддог. Одоо энэ 2024 онд засгийн газраас бүх сум аймаг орон нутаг бүх бүсүүдэд багуудад гэр бүл хүүхд залуучуудын нийгмийн ажилтныг ажилуулахаар ингээд төсвийн баталж өгөөд ажиллаж байгаа шүү дээ. Энэ бол хамгийн зөв шийдэл байх гэж бодож байна. Иймэрхүү одоо залуучуудад чиглэсэн бас залуучуудын байгууллагуудыг бас ийм төрөөс одоо орон тооны болгоод тэр залуучуудын одоо хөдөө орнд бүс нутагт бүр хөдөө орнд байгаа залуучуудын нийгэм улс төрийн боловсролыг дээшлүүлэх боломж байдаг бол ер нь энэ их орж сэтгэл ер нь залуучуудад төрөх байх гэж бодож байна. За баярлалаа та бүхэн өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож өөрийнхөө салбарт өөрийнхөө чигүүрэгт тохиромжтой асуудлуудыг хөндлөө. За тэгэхээр одоо сумын хөгжил гэдэг нь өөрөө одоо дэмжлэг төрийн бодлогыг түшиглэсэн одоо бүх одоо салбарт одоо дэмжсэн таат орчныг бүрдүүлснээр одоо сум бол хөгжнөө гэж та бүхэн үзэж байгаа юм байна. Тэгэхээр та бүхэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье.